За ерөнхийдөө сайдын төсвийн нийт зардлын бүтцэд татаасын хэмжээ жилээс жилд ер нь нэмэгдэж орж ирж байгаа. Тэгээд энэ ер нь бол одоо яг ямар бодлогоор одоо ингээд жил ирэх тусам татаасын мөнгө өсөж орж ирдэг вэ гэдгийг нэг асуумаар байна. За энэтэй холбоотойгоор ер нь энэ хөдөө аж ахуйн татаасын ерөнхийдөө тоо өсөд идэг. Тэгэхээр чанарын үзүүлэлт болон бүтээмжтэй холбоотой ажлууд ерөөсөө харагддаггүй. Тэгэхээр 26 онд одоо яг энэ илүү нөгөө чанарт суурилсан энэ татаасын бодлогыг хэрэгжүүлэх ямар ажлууд ер нь өөрчлөлтүүд хийх вэ гэдгийг асуумаар байна. Тэгээд хөдөө аж ахуйг одоо илүү нөгөө ер нь чанараас бүтээмж шилжүүлэх алсын хараа 2050-ын зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ямар бодит арга хэмжээ авч байгаа вэ гэдэг. За мандахаг гишүүний асуултанд хариулъя. За хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны татаасын зардал, урамшууллын зардал өнгөрсөн оноос буурч орж ирж байгаа. Сүүлийн жилүүдэд гэдэг агуулга дээр Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхтэй холбоотой. За мөн малын гаралтай түүхэд бүтээгдэхүүний үндэснийг өсөн нэмэгдүүлэх зорилготой цагаан алт хөтөлбөр. За газар тариалангийн салбарыг сэргэн хөгжүүлэх зорилготой автрийн 4-р аян. За малчтын одоо энэ уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах төсвөртэй мал аж ахуйн салбарыг авч явах. Малчтын одоо амжиргаа, малчтын одоо нэгдэж нэрсэнд хорших хөдөлгөөнийг дэмжихтэй холбоотой шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд улсын хурлаас баталсан улсын хурлын тогтоолуудтай юм 4 хөтөлбөр байгаа. Тэгээд эдгээр хөтөлбөрүүд маань өөрсдөө хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, за хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй, суур төвшин, зорилт төвшингүүдтэй. Зөвхөн энэ хүүгийн хөнгөлт татаас бол цэвэр одоо хувийн хвшилтээр очиж байгаа арилжааны банкны их усвэртэй хүүгийн хөнгөлтийн улс хариуцаад ингээ олгож байгаа хэлбэр. Нэгэсэндээ байгаа төсвийнхөө их усвэрийг л бид нар арилжааны банкны их усвэрээр нэмэгдүүлж хүүгийн хөнгөлтийн одоо улс засаг хариуцах ийм зохицуулттай явж байгаа. Яг зүгээр биет агуулгаараа гэдэг юм уу улсын төсвөөс өөрөө ингээд хөнгөлтөө зээл олгож явах боломж нь таарах учраас энэ хамгийн боломжит хэлбэр нэмплүүл гэж ингэж ойлгож байгаа. За нөгөө талдаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр 2018 оноос жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан дээр улсын төсвөөс нэг төгрөг нэмэгдээгүй. Зөвхөн одоо эргэн төлөлтөөсөө санхүүжээд эргэн төлөлтөөрөө жижиг дунд үйлдвэрлэлүүд дээр одоо санхүүгийн дэмжлэг олгож явж байгаа ийм хэлбэр байгаа. За түрүүн асуултанд хэлжсэн сайдын багцын төсвийн 64-70% нь ерөөсөө татаас урамшуул хүүгийн хөнгөлт байгаа. Салбарт бол одоо шинээр нэмэгдэж байгаа хөрөнгө оруулалтууд за төвчиж болох урсгал зардлуудыг бол одоо бүгдийг нь одоо төвчиж шинэ хөрөнгө оруулалтуудыг тусгалгүй оруулж ирсэн байгаа гэдгийг хэлье. За яг ер нь нийт бараг 60-70% нь хөдөө аж ахуйн угаасаа татаас байгаа. Хөтөлбөр хэрэгжихдээ бол ерөөсөө одоо эсэргүүцсэн малга хөтөлбөрөөр дамжуулж одоо бас тодорхой салбарыг хөгжүүлэхэд хөтөлбөр бол зайлшгүй ач холбогдолтой. Гэхдээ 25 онд бол нийт хөдөө аж ахуйн татаас бол 419.6 тэрбум төгрөг байсан. 26 онд бол 410.4 үндсэндээ нэг 5 орчим хувиар л төсөв бол буурсан харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхий татаасын хэлбэр бол нэх одоо дорвитой одоо жишээлбэл хэмнэлтч гэдэг юм уу хийсэн нөхцөл харагдахгүй байгаа. Хамгийн гол нь хөтөлбөр хэрэгжүүлж болно. Гэхдээ гарч байгаа яг одоо энэ хөтөлбөрүүдийн чинь нэг тийм индикаторууд чинь аягүй тодорхойгүй байгаа байхгүй. Энэ хүнсний дотоодын бүтээгдэхүүний гарц, бүтээгдэхүүнийх нь төрөл одоо хідээр нэмэгдэж байгаа, хэдэн хувиар нэмэгдэж байгаа. За манай хүнс бол өөрөө импортын 46% хараат. Гэхдээ энэ олон татаас урамшуул хэрэгжүүлээд байдаг импортын хүнсний хамаарал одоо энэ одоо хөдөлгөөн эхэлснээс хойш хэдэн хувиар буурж байгаа. Хөнгөн үйлдвэрийн цагаан алт орон нутгийн одоо түүхийн эдийн хэдэн хувийг малчид болон хошоодоос аваад эргэлтэнд оруулж байгаа вэ гэдэг ийм бүтээмж, гарц, энэ тоо хэмжээ нэг ийм одоо индикаторууд төр түшгэлж одоо ярмаар байгаа байхгүй. Тэрнээс биш ингээд тэдэн төгрөг гаргалаа, тэдэн аж ахуйныг авлаа гэдэг тоо бол яг үндсэндээ хэмжих үзүүл биш болчиход байгаа. Одоо эндээс тэгээ ямар үр дүн бид нар хүлээгээд байгаа юм бэ гэдэг энэ тоотой нь уялдуулж яриач гэж хүсэж байгаа. Хөтөлбөрүүдтэй холбоотой хөтөлбөрүүдийн үр дүн бол одоо ингээд тодорхой хүнсний хөтөлбөр, цагаан алт гэдэг энэ хөтөлбөрүүд нөгөө хэрэгжүүлэх үйл ажиллагаа өөрөө тодорхой. Тэгээ суур төвшин зорилт үр дүн тодорхой.
Тэгэхээр тэрэн дээр бид нар үр дүнгийн үзүүлэлтийн одоо хяналт шинжилгээ үнэлгээ мониторинг хийгээд эргээд одоо их хурал дээр танилцуулах юм үүрэгтэй тэр хүрээндээ бас дэлгэрэнгүй танилцуулна. Зөвхөн одоо бүтээгдэхүүн дээр гэдэг ингээд аваад үзэх юм бол энэ хүнсний хөтөлбөрийг хэрэгжүүлж яхад бид нар 2 өндөг тутмынхаа нэгийг одоо импортоор авдаг байсан. За өнөөдөр гэхэд бид нар 3 өндөгнийхөө 2-ыг одоо дотоодоос хангах юм боломж болцоо бүрдсэн. Үндсэндээ одоо дотоодын үйлдвэрлэл 25%-аар одоо өндөгийн үйлдвэрлэлийн салбар дээр өссөн гэдэг юм. Ингээд бүтээгдэхүүн болгоноор үр дүнгуудын үзүүлэлт гарч болж байгаа. За энэ жилийн одоо эдийн засгийн суур үзүүлэлтээр гээд ингээд аваад үзэхээр дотоодын бүтээгдэхүүний өсөлт нэг 5.6% та байхад хүнс удаа аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын одоо үйлдвэрлэл нэг 3.6% та өссөн ийм үзүүлэлт. Улсын төсвийг одоо юу гэдэг нь тодорхой хэмжээ хувьчлаад аваад үзэх юм бол хүнс удаа аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын сайдын багцын төсөв тийм өндөр биш. Харьцуулахад одоо нэг 3-4% та байгаад байгаа. Цаашдаа ч одоо энэ хөтөлбөрүүдийн үр дүн гарахад нэмэлт их үүсвэр эрэлт хэрэгцээ шаардлага маш өндөр байгаа гэдгийг бас хэлье. Та энэ өөрийнхөө суур төвшнөө нэг дахиад хараарай. Жижиг дунд үйлдвэрийн төсөв 25-26 он дээр яг адилхан ингээ 300 гаруй тэрбум төгрөг тавьсан мөртлөө одоо энэ жижиг дунд үйлдвэрийнхаа суур төвшнийг тавихтаа айгүй ойлгомжгүй. 25 онд 299 бодвол аж ахуй нэгж тийг дэмжиж зээлд хамрагдсан бол одоо энэ жил 2026 онд 2800. Тэгээд энэ тодорхойгүй байгаа зүйлүүд дээр за бусад тэр индикатор тэр суур төвшингийн үзүүлэлтүүдээр бас танд дэлгэрэнгүй мэдээллийг бас танд бичгээр хүргүүлье. За Эрдэнэ сайхан дарга саяны агуулга дээр нэмэлт тайлбар. Эрдэнэ сайхан дарга хариулт өгөрөө. За сүүлийн 6-7 жилвэл жижиг дунд үйлдвэрийг дэмжих санд улсын төсвөөс нэгч төгрөг хойрлоогүй. Тийм учраас эргэн төлөлт буюу одоо өмнө олгосон зээлийнхаа их усврээс жилдээ нэг 30-аас 40 тэрбум төгрөг төвлөрүүлээд энийг үйл ажиллагаандаа болон зээл хэлбэрээр олгож явж байгаа. За жилдээ бол бид нар хуучин 2018-9 онтой харьцуулахад бол 70-80 тэрбум төгрөгийг нэг 200-аад аж ахуйн нэгжид өгдөг байсныг одоо бол 30-аас 40 тэрбум төгрөгийг бол 300-аар аж ахуйн нэгжид өгч байгаа. Өөрөөр хэлбэл жилдээ 300 гаруй аж ахуйн нэгжид 30-аас 40 тэрбум төгрөгийн зээл болгож байгаа. За энэ жилийн улсын төсөв дээр бол жижиг дундын агентлагаас 145 тэрбум төгрөгийн зээлийн их усвэр 6.2 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны зардлыг бол за ийм санал явуулсан. За эндээс бол одоо орж ирж байгаа мэдээллээр бол ерөөсөө эргэн төлөлтийн 45 тэрбумаар улсын төсөв дээр оруулж байгаа юм байна. Дахиад энэ жил одоо улсын төсөв дээрээс нэгч төгрөгийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд зээл олох мөнгө тусгагдаагүй. 6.2 тэрбум үйл ажиллагааны зардлын 50% хасцсан. 3.1 тэрбум төгрөг. Тэгээ одоо ийм төсвөөр ийм л ажил эрхжил хийх наадах чи одоо нөгөө 145 тэрбумаараа төлөвлөгдсөн байх гэж бодож байна. Өргөн баригдсаныг нь бол мэдэхгүй байна. Манайхаас бол 145 гээд 2000 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зээл олгоно гэдэг ийм санал явсан. Тэр жижиг дунд үйлдвэрийн зээлийн найдваргүй зээл нь хэд байна? Хуулийн байгууллагаар шалгаж байгаа нь хэд байна? Тэрийн тодорхой бичгээр хариулт өгөрөө мандах юм шүү дээ.